Гадаад руу мөнгө илгээх заавар. Харилцагч танд SendMe аппликейшнаар олон улс руу мөнгө илгээх зааврыг хүргэж байна. Апын нүүр хуудасдах шинэ говьуулга товч дээр дарж говьуулга эхлүүлнэ. Хүлээн авах улс талбарт мөнгө илгээх улсаа сунгана. Өмнө нь тухайн улс руу илгээж байсан бол хүлээн авагчийн мэдээлэл харагдана. Харин шинэ хүлээн авагч нэмэх бол нэмэх шинэ хүлээн авагч товч дээр дарна. Говьуулгын хэлбэрээ сонгосны дараа хүлээн авагчийн мэдээллийг оруулна. Шинээр хүлээн авагчийн мэдээллийг нэмэхдээ банкны нэр, дансны дугаар, овог нэр, утасны дугаар, хаяг зэрэг мэдээллийг оруулах бөгөөд сонгосон улс болон говьуулгын хэлбэрээс шалтгаалan шаардлагатай мэдээлэл өөр байх боломжтой. Хүлээн авагчийн мэдээллийг сайтар шалгасны дараа үргэлжлүүлэх товчийг дарна. Говьуулгын ханш, шимтгэлийн мэдээлэл тооцоолуурын доор харагдана. Илгээх дүнгээ оруулаад тооцоолох товчийг дарж, үр дүнгээ шалгаад үргэлжлүүлэх товчийг дарна. Хэрэв та SendMe бонус оноогоо ашиглан гүйцэтгэлийн шимтгэлээсээ хөнгөлүүлэх бол ашиглах бонус оноо талбарт хасуулах дүнгээ оруулах боломжтой ба таны нийт төлөх дүн харагдана. Дүнтэй танилцаад үргэлжлүүлэх товчийг дарна. Хэрэв үлдэгдэл хүрэлцэхгүй бол мөнгө нэмэх товч дээр дарж дүнгээ баталгаажуулан өөрийн ашигладаг банкны апаар төлбөрөө хийгээд төлбөрөө шалгах товчийг дарж үргэлжлүүлнэ. Хяналтын асуултанд хариулаад хүлээн авагчийн мэдээллээ дахин шалгаад үйлчилгээний нөхцөлийг зөвшөөрч үргэлжлүүлэх товчийг дарна. Эцэст нь PIN кодоо хийж баталгаажуулснаар таны говьуулга амжилттай болно. Нүүр хуудаснаас илгээсэн говьуулгынхаа мэдээлэл төлөвийг хянах боломжтой. SendMe мөнгөн говьуулгыг гэрлийн хурдаар